Яа. Энэ болохоор 6 сарын 5-нд байрандаа гэрээгээ игээд орсон байгаа. 6 сарын 5-нд нүүж ирээд юм хумаа зэгцлээгүй хайрцаг савтай юм аа. Дөнгөж оруулж ирээд тавьсан байгаа бичлэг байна. Галтайгооны нэг 50-оор нунцсан байсан. Тэгээд тэрнийг янзлаад юмнуудаа жоохон тавьж гин. Тэгээд тэр өдөртөө IKEA орж бодон худалдаж авсан. Өөр тэгээд бас жижиг сажиг хэрэгтэй зүйлүүд авсан байгаа. За ингээд түрүүн IKEA-гаас авсан юмнууд маань ирчлээ. Бүр яг гэрлөө оруулж өгсөн. Одоо тэгээд хөрх юмд өөрөө өгсрэн-даа. За энийг одоо өгсөрч эхэллээ. За энэ будинга ганцаараа өгсрөх гад үзэн дээ. 50 кг чимтэй. За өнөөдөр будаа өгсөрсний дараа орлогоо явчаад ирсэн чинь ширээгээ өгсөрч амтсангүй. Хаашлах өгсөртөг байх та. Хараа ингээд өгсөрцөн. Тэгсэн чи хариндаа чи орныхон даваа гэртээ мартчихжээ тэгээ. Өнөөдөр ингээд хөвгөлрөөл үнтэй. Өтөрч ингээд явсарах бүр ядарчлаа. За гэрээ жоохон цэвэрлээ. Одоо та бүхэндээ дэлгэрийг харуулъя гэх шиг. За манай дэлгэр галтайгоогоо цэвэрлсэн өнөөдөр. Бас тэгээ дуусаг байна. Болоог байна. Өчигдөр ингээ ширээгээ өгсөрсөн. Ганцхан ширхэг сандалтай. Бэждэг байгаа шүү. IKEA орлоо. Зочдод зориулсан жижиг альчуур. Сави дэр авлаа. Баны өрөө галтайгооны юм авлаа. Галтайгоонд регал авлаа. Хоолны ширээний сандал авсан боловч фейлцээ. 2хан ширхгийг авцсан. За
За манай юу вэ? Японоос ирсэн чинь Аз За энэ ингээд ерөнхийдөө 6 сарын 8-наар эцсийн байдлаар тавьсан хөндлөг байна. Дэлгэрч хэлээ чинь. Тэгээд ерөнхийдөө бол тавилга том зүйлийн хувьд ингээд дууссан. Гэрээ тохиолох юм дээр бол нэмж авахгүй жоохон чимэглэл маягаар юм нэмэгдэхээр ахаа. Тэгээд нөгөө хоёрхан ширхэг сандал байсан сандлаа нэмж хоёрыг аваад бүтэн болчихсон. Эцэг байдлаар ингээд том өрөөнд байж байна. За унтлагын өрөөнд дээр болохоор хоёр шургуулга ирэх ёстой ордоогоос тэр нь болохоор арай ирээгүй байгаа.